Одоо хоёулынх нь яриа бас ер нь Монголын стартапын салбарыг жоохон ингээд нөгөө нэг юм сэргээж магадгүй. Архитектор мэргэжилтэй. Тэгээд яг диплом дээр болохоор architectural engineering гэдэг илүү инженер суурьтай. Ямар асуудлыг шийддэг зүйлийг хортооц гэж яриад байгаа. Хөдний хөдөлгөөнийг дэмжих, тэгээд сэргээн засахад ашиглагддаг юм эмнэлгийн төхөөрөмж байгаа байхгүй юу? Ийм одоо ортооц шаардлагатай хэрэг хүн Монголд ер нь байгаа гэдэг маркет талаасаа. Эхэндээ бид нар ортоозоо өөрсдөө 3D хэвлэлээд хүмүүстээ өгөө гэдэг ийм бизнес модельтэй байсан. Шийдвэр нь гараад тэгсний дараа сарын дараа би ортооз авч маавна гэхэр чинь бүр амар юу юм те. Амар хугацаа алдт юм байна те. Эхний 3D хэвлэлүүд амар амархан уураад 13 кг дээр хураадсан. Нэг AirPods-ын чихвчний нөгөө нэг зөөлөвч нь хүн болгоны чихэнд таардаг гэдэг шиг юм шүү дээ. Хонконг болохоор 3D принтерүүдийг ингээд эмнэлгүүдтэй байршуулсан хэлзэнэ. Тийм үнэтэй байт юм те. Одоо та хэд $250,000 принтер авах. Өөр одоо Америк, Европод энэ чиглэлийн бизнес байгаа юу? Дизайнераа засах уу, материалаа засах уу, хэвлэлийнхаа одоо процессыг сайжруулах уу гэх мэтэр маш олоор гар утсан. 8 сар жангаа утсан. За тэр 3D принтерийн мэдээллийг одоо яаж авч байна? Би бол тэрийг дэлхийд хийж чадахгүй нь хүртэл зөвхөн авч үзэж байна. MIT Solve гэдэг тэмцээнд оролцохоор явсан тий. MIT Solve бүр гайхамшигтай тэмцээн байсан. Манай 2 дахь апплайцсан. 2 дахь дээр одоо эцсийн шатны залхаараад ялагч болсон. Подкастын ивентгэгч Бономда баярлалаа. Дотоодын болон олон улсын бүхий л төлбөр тооцооны шийдлийг Боном POS болон Боном Payment Gateway ашиглан хүлээн авах боломжтой шүү. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtek подкастын шинэ дугаараар уулзж байгаадаа баяртай. Энэ баг 24 дахь дугаар нөхөө. Тэгээд тэгээ 23 дугаар хийхдээ нэгэн эмхтэн хүн манай зочноор оролцсон байд. Яг технологийн салбарт яг юм хийж байгаа эмхтэн хүн гэхээр айгу ховор. Тэгээ бид нар ч бас олдох нь ч бас ховор. Тэгээд 24 дахь дугаараараа Inmo компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Тэргэл гэж оролцож байна. Урилга авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Коби дугаар дээр. Зөв. За сонь сайхан юу байна? Ойрын сан ачнаас аваалцвал сая бас нэг гадагшаа яваад MIT Solve гэдэг програм гэж ярих бах тий. Тийм тэмцээн. Тэмцээнд оролцоод ирсэн. Тэгээ буцаад Монголд ирсэн хэр байна? Тэр талаас. Маш гоё байна. Тэгээд Нью-Йоркд том тэмцээн төрүүлээд очоод тэмцээндээ ихтгэлээ тавиад шагналаа аваад. Тэгээд айгуу гоё наа. Окей, яг юугаар оролцсон шагнал авсан бэ гэдгийг одоо жинхэнэ дэлгэрэнгүй ярилцсанаа. Хоёул Мики ер нь жоох ингээд өөрийнхөө юу руугаа ойртуулад яг өөртөө тухтаагаар яриа явчих тий. За эхлээд хүмүүс юу мэдэхгүй ч магадгүй. Ер нь бол гэхдээ яг технологийн салбарын бол бүгд яг таныг яг ингээд интернэс ч юм уу харсан байгаа. Эхнээсээ эхлээд мэдээлэлтэй болоод яг шинэ solution эрүүл мэндийн салбартаас оруулж ирж байгаа гэдгээр нас эрүүл мэндийн салбарын ч гэсэн бас ер нь мэдж байгаа. Тэгэхээр таны ер нь одоо background чинь юу вэ? Ер нь яаж явж байгаад энэ салбар руу орох болов? Тэгээ хаана сургууль төгсөв? Ямар мэргэжилтэй хүн бэ гэдгээс нь эхлэе яриа хэлье. За. Би архитектор мэргэжилтэй. Тэгээд яг диплом дээр болохоор architectural engineering гэдэг илүү инженер суурьтай. Тэгээд би Унгарт Будапештийн технологи гэдэг засгийн сургуульд сураад бакалавр магистра нэг сургуультаа хийгээд тэгээд төгссөн. Айгүйх архитектор инженерчлэл тэгээд 7-8 физик үзэж төгсөөд айгүйх инженер суурьтай болж төгссөн архитектор байгаа. Тэгээд ер нь бол Унгарт сураад бас баг зэрэг ажиллаад тэгээд ер нь бол би айгүйх нэг хүн туслах туртай. Тэгээд би ер нь яг одоо корпораттэй байгууллагатай ажиллаад яхаар яг амар тийм аз жаргал мэдрэхгүй ч юм уу те. Яг нэг манай жинзийнх нэлдэг шиг. Тэгээд яг амар утга учиртай тэр их сурсан мэдснээ нэг юм зарцуулмаар байсан. Тэгээд тэр зарцуулж байгаа юм маань надад юм аз жаргал өгөх тийм юмыг би айгүйх хайсан. Тэгээд хайж байгаа за би ерөөсөө л энэ бүх сурсан юм ер нь бол хүн туслахын төлөө зарцуулах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд 2023 оны 6 сард дасда $700 байж байгаа. Тэрүүгээр онгоцны нэг талтай билет аваад Монголд ирсэн. Тэгээд яагаад ер нь энэ одоо архитектурын салбараас гэж ярих бах те. Би яг салбарын нэрийг нэг зөвөр хэлж чадахгүй ч магадгүй. Архитектурын салбараас яг энэ эрүүл мэндийн яг юм технологийн салбар руу medtech гэж одоо яриад байгаа шүү дээ. Энэ салбар руу шууд орох болов. Тэгээ хэр энэ тийм амар яг юм family одоо
дотн мэдхээр санагдчихсэн бай. Тэг надад эсэний хүмүүс аяг асуудаг байхгүй юу. Тэгээд яагаад яаж орсон гэх юм бол бас жижигхэн стори болчоод тэ яг нэг өглөөс ирээл би артаа цэгтэй байна гэж юусоо бас цэрээгүй. Энэ болохоор зөвхөн хүн туслахыг хүссэн л яг тэр нэг сэтгэлээс эхлээд одоо хөгцөөр байгаад болохоор энэ right fit би болсон. Бүр яаж одоо би тэр зунжангаа болохоор би энэ одоо миний хамгийн сайн чаддаг юм болохоор тэр параметрик загварчлал тэгээд тэрийг нэг кодоор загвар хийдэг. Тэгээд бас 3D хэвлэл би судалгаа 3D хэвлэл одоо байшин барих 3D хэвлэлээр хийжсэн байхгүй. Тэгээ ерөнхийдөө энэ 3D хэвлэл чинь ийм одоо ямар нэгэн бүтээгдэхүүн хийж болдог юм технологи манай гэдэг олж мэдээд тэгээд за ерөнхийдөө яг тийм цор ганц байдаг яг хүнд хэрэгтэй ямар нэгэн бүтээгдэхүүн байх ёстой юм байна гэж ер нь бол судалж эхэлсэн. За тэгээд намайг эхний inspire болсон юм болохоор саксанчид нөгөө нүүрний хамгаалалт хийгээд явж идэг. Тэр болохоор яг өөртөө тааруулдаг. Тэрэн дээр за би бас энийг амархаж чадсан штэ гэж бодоод тэгээд эхэлжсэн. Тэгээ Монголд ирчээ нэг 2 сарын дотор анхныхаа тэмцээнд төрүүлсэн. Тэр болохоор яг 3D хэвлэлийг ашиглаад одоо ундааны яг энэ саваар хэвлэх гэдэг санаагаар тэмцээнд төрүүлээд тэгээд тэр тэмцээн дээр яг нөгөө хамтрагчтайгаа танилцсан байхгүй юу. Тэр хүн болохоор Японы сэргээн засгийн судлаач профессор хүн. Тэгээ яг энэ ортоо сэргээн засах чиглэлээр 10-аас дээш жилийн туршлагатай. Тэгээ тэр хүн чимтгүүл миний энэ ортоцыг нэг ингээд загварыг ингээд хүн болгонд хардаг болгоод өгөөч гэд. Тэгсэн чинь би болохоор за би чадна штэ гэ. Тэгээд бит хоёр имлэгээр яваад манай хүн Монголд ирээд тэгээд би өөрийнх нь бүтээгдэхүүн дээр нь туслаад тэгээд явж итл ер нь бол яг өвчтөнтэй дуулзаад имлэгээр яваад тэгээд энэ чинь ямар амар өндөрцөн асуудал юм байдаг олж нэгээд ер нь бол тэгээ эхэлчихсэн. Одоо ойлгийнхны ярианаас хүмүүс ингэ гайхаж байгаа. Ер нь сонсоогүй ч хүмүүс. Би одоо нэг манайхан дээр бас өмнө нэг богино бичлэг нэг хийжсэн шүү дээ. Right fit нэг контент гаргаж ирсэн. Тэндээс би ингэ сонсоход ортоз гэдэг үг амар шинэлэг туссан байхгүй. Бидний ихэнх хүмүүсийн бас амьдралыг experience хийгдэг үзүүл гэж магадгүй. Ортоз гэж ер нь юу хэлээд байгаа, ямар асуудлыг шийддэг зүйлийг ортоз гэж яриад байгаа. Тэрнээс. Тийм бид нар протез гэж бас их хүмүүс сонсон байдаг шүү дээ. Нөхөл гар оролдог, тусалдаг. Ортоз гэсэн чинь юу вэ гэхээр хөдний хөдөлгөөнийг дэмжих, тэгээ сэргээн засахад ашиглагддаг юм эмнэлгийн төхөөрөмж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар одоо хөлөө хугалчгангууд гипс зүгээл хэвтчихдээ шүү дээ, тий. Тэгсэн чинь одоо манай хөдөлгөөн тасалж хэлж байгаагаар хүн хөлөө хугалчаад нэг хэсэг хугацааны дараа одоо хэвтчихсэн босоод алхах, хурууга хөдөлгөх, тасгал хийх ёстой юм байна л да. Тэрийг бол хинч мэдэхгүй. Тэнгүү тийм ортоз зүгээд хөдөлгөөн тасгал хийгээд явах ёстой. Бас одоо харавталтай хүмүүст айгүй хэрэгтэй. Энэ хүмүүс чинь харавсны дараа бүх болчингууд нь чангараад гიშгэд хэцүү болчдөг. Тэгэхээр тийм ортоз гэдэг ямиг зүгээд маш хурдан босоож тасгал хийж тэр нэг тархиныхан одоо neuroplasticity гэдэг тэр нь илүү сайжирдаг байгаа байхгүй. Тэгэхээр ортозыг бид нар юун дээр харсан бэ гэхлээр эми сангуудаар нэг юм даван нэг юм ороод янз юм байдаг шүү те. Тэд нар бас ортоз. Зөв. Тий. Тэгэхээр ортоз гэхлээр хүний хөдөлгөөнийг дэмждэг юм төхөөрөмж байгаа. Зөв. Бас энэ дээр ярьж явах үед нас ингээд гой зургуудаар нь опшныг гой хүмүүст ингээд харуулчих. Тэгэнгүүт одоо яг энэ ингээд medtech энэ салбараас архитектурын энэ салбараас ингээд шилжилт хийхэд ер нь архитектурийнх нь яг өмнө ингээ ажиллаж исэн ч юм уу сурж исэн тэр ингээ тэндээс олж авсан мэдлэг туршлага нь яг одоо энэ right fit-ийг ингээ хийхэд хэрэг болж байна. Тэр нь яг суурин байж чадчихна. Эсвэл бүр ингээ яг бүр шин салбар руу ингээ шууд орсон юм шиг санагдаж байна. Би бол 100% тусалж байгаа гэж хэлнэ. Би гол нь яг мэрэгчлэлтэй дургу биш, би бүр амар дуртай байхгүй юу. Тэгээ яг архитектортай амар дуртай, дизайнд амар дуртай. Тэгээд эрүүл мэндийн салбар гэхлээрээ мэдхгүй юм амар ихтэй одоо жишээ нь ортоз яаж ажилтдаг гэх мэт юм мэдхгүй. Гэхдээ одоо тэрийг яаж хүнд ашигтай одоо юм хэрэглэгдэхүйц бүтээгдэхүүн болох уу? Яаж энэ хүнийг холохгүй болох уу? Хүн болгонд нь яаж тааруулж загварчлалыг амархан гаргах уу гэх мэт юмыг одоо би хийхээс өөр одоо эмнэлгийн хүн хийж чадахгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд 3D хэвлэлийн технологиг бас яаж энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд ашиглах уу гэх мэт зүйлсүүдийг одоо би миний судалгаа, миний инженерийн энэ мэдлэг тэгээд энэ комплекс асуудлыг шийдэх яг ийм
сонирхол маань л одоо гол суурь нь болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг эмчнэрийг бид нэр одоо та нар ийм амар инженерчлэн шийдэл гарга гэж expect ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг миний мэрэгжил миний сурсан юм бол яг суурь нь болж байгаа гэж би боддог. За тэгвэл одоо хоёул сая ингээд ойлгонгийнх нь ярианд гараад ирлээ те right fit гэдэг төсөлтэй энэ төслийн ер нь гол зорилго нь үеийн яг эрүүл мэндийн салбарын яг аль хэсгийг нь ингэж яг шийдэж орж ирж байгаа. Тэгээд энэ нь бол үнэхээр яг шин санаа юм уу эсвэл өмнө байсан зүйл юм уу? Одоо ер нь хэр цаашаага тийм ирээдүйтэй юм шиг харагдаж байна. Энэ санаа ер нь бол дэлхийд дахинд ер нь байдаг. Угаасаа их их санаандууд л байж тийм за. Монгол тарин байхгүй байгаа байхгүй юу? Тэр айгу шокинг гайхамшигтай сонир санагддаг надад. Яалтчгүй байхгүй байсаар байгаад яг энэ нэг чиглэл нь бүр байхгүй болоод байгаа юм байна л да Монголд. Мэргэжилтнүүд нь байхгүй, ажилтг хүн байхгүй, бүр байхгүй болсон. За right fit болохоор яг 100% яг хүн туслахын төлөө нэгтэн. Яг хүн 100% хүний эрүүл мэндийг сайжруулахын төлөө эхэлсэн. За тэгээд эхэндээ бид нэр ортозоо өөрсдөө 3D хэвлэлээд хүмүүстээ өгье гэдэг ийм бизнес модельтэй байсан. Тэгсэн чинь бид нар жилд одоо хэдэн ч ортоз хийгээд хэдхэн ч хүнд өргөрхийн хөрөхгүй байсан байхгүй юу. За тэгэнгүүт за бүгдөө хүмүүстээ сайн хүрч чадахгүй байна. Тэгэхээр хүмүүс туслахын тулд бүгдөө яаж одоо цаашаага энийг юм scalable гэдэг шээ те олон хүнд хүрхүүц болох вэ гэд brainstorm-дод тэгээд за энийг энэ бүх ноу хаваа бүгдөө платформ болгочих юм бол бүгдөө эмнэлгүүдэд ингээ өгөөд гадаадын чимэлгүүдэд ингээд зарж борлуулад эмнэлэг нь өөрөө тэр ортозоо хийж чаддаг болох ёстой байна гэдгийг олж нээгээд тэгээд одоо right fit юу нь бол яг энэ платформ руугаа хөгжөөд явж байгаа. Тэнгүүд одоо жишээл Монголд ингээд яг юм ортоз шаардлагатай за ингээ хуучин ингээд уламжлалт ортоз одоо сүүлдээ ингээд 3D printing орж ирээд яаж шүү дээ. Энэ хүмүүс ер нь хаанаас өөртөө за би ингээ гимтчлээ надад ийм ортоз хэрэгтэй байна гэдэг мэдээлэлээ нэгдүгürt хаанаас одоо авдیں۔ Тэгээ хоёрдугаарт яг ийм одоо ортоз шаардлагатай хэрэг хүн Монголд ер нь байгаа яг маркет талаасаа. Тэгээд талаас нь хэлвэл ортозыг хэрэгтэй гэдгийг нь болохоор сэргээн засахын хэмж хэлж өгдөг. Чамд ийм юм хэрэгтэй гэдгийг нь одоо бичээд өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүмүүс ч одоо хайгаад одоо имийн сангуудаар л монголчууд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр сэргээн засахын хэмж нь одоо сайхнаас тэр нөгөө хүүхдийн сэргээн засах төв дээр одоо манайхыг бичиж өгч гэнэ гэж юм л та. Ийм компани байдаг гэд. Тэгэхээр сэргээн засах хэмж чамд ер нь нэмчиг бэхлэх хэрэгтэй гэдгийг нь зөвлөнө. Тэгэнгүүт physical therapist гэдэг хөдөлгөөн засалж хүмүүс болохоор яг ийм төрлийн, ийм хэмжээтэй, ийм хэлбэртэй ортоз байх ёстой гэдгийг нь илүү нарийн хэлж өгнө. Яг тэгвэл хөдөлгөөн засалж гэдэг хүн хүнийг алхалтыг хараад за энэ алхалтынхаа энэ хэсгээр нь ол жоох муу байна. Энэ булчингийн дэмжээ, энэ хэсгийг нь хөдөлгөөнгүй байлгахыг гэх мэт яг юм нарийн одоо дүн шинжилгээ хийгээд тэгээд ортоз нь ингээд тэр хэлбэр загвар нь гарч ирдэг байхгүй юу? Тийм. Тэгээд Монголын эмийн сангуудад байгаа юмнууд ер нь бас дэлхийн бүх эмийн сангууд байгаа юмнууд ер нь хоолой нэг одоо жирийн юмнууд байдаг. Энэ хүнийх нь өвчин, хүнийх нь одоо биеийн онцлог тэр шаардлаганд нь ерөөсөө гээд нийцүүлээгүй. Тэгэхээр яг юм одоо яг төгс хэрэглээнд нь бол хүрэхгүй. Тиймэрхүү юмнууд бол яг байдаг. Тэнгүүд right fit яг тэрийг нь шийдээд байгаа гэдэг. Нэг AirPods-ын чихвчний нөгөө нэг зөөлөвчин хүн болгоны чихэнд таардаг гэдэг шиг л юм шүү дээ. General ер нь ерөнхийд нэг маркетинг нэг 80% ч юм уу 90%-ийг нь cover хийчин. Гэхдээ үлцэн 10% нь таарахгүй байх магадaltaй. Тий, зах зээл нь болохоор нэг хэрэгтэй байгаа 100,000-аас 120,000 хүн байгаа. Монголд тий. Бас амар өндөр таа тий. Тэнгүүд одоо тэр нөгөө түрүүний яасан шүү дээ сэргэн засалч эмчин нөгөө нэг харж агаад аль булчин дээр нь илүү хачаал ирж ийн аль нь ажиллахгүй сайн ажиллаж өгөхгүй байна гэдэг ч юм уу те тэрийг зүгээр шууд ингээд нүдэн баримжаагаараа шийдээд байна уу эсвэл үнэхээр нөгөө нэг юм нааж магаал амар нарийн хэмжээд байна уу тэгээ тэрийгээ яаж эргүүлээд энэ хүнд нөгөө нэг ийм төрлийн ортоз хэрэг болох нэ гэдэг. Уламжлалт одоо right fit-ээс өмнөх experience-ыг бол яриа зэ. За нэг тэр хүн ингээд химжлээ. Тэгээ танд ийм төрлийн ортоз хэрэгтэй байна гэдгийг нь тэр хүнд хэлж өглөө. Тэгэнгүүт тэр хүн одоо яг өөртөө эрхтэй ортозоо гаргуулж хулахад нэгдүгээр тэр их хэмжээний хугацаас зарцуулдаг байсан. Тэгээ хоёрдугаар үнэхээр тэр нь яг өөрийнх нь таарах үс тийм яг юм сайн ортоз авч чаддаг байсан юм уу? Тэгээ тэрэн дээр нь хэрэг асуудал үүсдэг байсан юм ер нь. Тэгээ үнийн хувьд бас хэр авцсан байсан бэ? За тэнгүүт яг эмээ сангийн авдаг ортозуудыг ингээд орхичээ. Тэнгүүт бид нар Монголд яг хүндэн тааруулдаг ортоз яаж хийх вэ гэдэг ер нь эхлээд Монголынхаа эмнэлгүүдээр явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо
хийдэг бол ганц ч хүн байхгүй байж таарсан. За тэгчээд Японд руу явсан. За тэгвэл Японоос сурыг. Хамгийн сайн чаддгаас нь сурыг гээд тэг бүр гурлаа Японд руу явж ортоцныхаа 60 жилийн үйлдвэртэй 60 жилийн туршлагатай тэр Сасаки гэдэг нэртэй ортоцны үйлдвэр дээр 3 хоног яг өдрийн 10 цагаар ингээд тасрахгүй юм сурсан. Тэг бүр өөрөөсөө яг очиод ингээд сурж байгаа байхгүй юу? Архитектор хүн, биоинженер хүн, хөдөлгөөн засалчтайгаа гурлаа очиод. За тэнцээ яаж яах вэ гэхээр за ийм ортоц хэрэгтэй гэдэг нөө бичгэн хүрээ дээр нь ортоцны үйлдвэр дээр нь тэгэнгүүт тэрийг нь харж агаад гар аргаар хийдэг. За гар аргаар хийхэд тэнцээ бол айгу том үйлдвэр барьсан байгаа байхгүй юу? Тэгэхэд үйлдвэр нь бас нэг автоматаа ажиллаагүй гар үйлдвэр. За эхлээд тэр нэг юм том хунцар юм дөрвөлжин юм байдаг лист. Тэр листээ ингээ халаана. Тэгснээ эхлээд бүр хивнээс эхэлнэ. Хивээ авахтаа нөгөө хүнийхээ хөлийг ороосноо нөгөөтгөндөө гипс цутгана. Гипс цутгаснаа нөгөө илүү дутуу гарсан юмнуудын ингээ зүлгэн гараараа. За тэгээ нөгөө хивэн болчонгууд нөгөө хайлуулсан хуванцраа дээр нь ингээ наасныхаа дараа ингээ татнаа ингээ чангаагаад тааруулна. Тэгснээ тэрийг буцаагаад хөргөөгөөд хатуу болгоно. Тэгснээ зүснэ. Тэгээ зүсчээд дахиад одоо нүхлэн тэгээд нэг сайнд хийгээ зүлгэн. Амар олон стейж явд юм. Ер нь бол яг 9 стейжүүд юм байна тоолсон чинь. За. Тэгээд тэр чин тэгээ би нөгөө амар инженерлийн хаягаар яг яаж ингэж энэ нэг юмын зураад байгаа яг яаж хайчлаад байгаа те яг юунаас мэдээлэл авч энийг хайчлаад байгаа ингээл асуунгууд энэ би 20 жил ортоц хийсэн болохоор ингэж мэдж байгаамаа гэдэг байхгүй. Тэгээ та нарт юм бич тэмдэглэсэн юм стандарт процесс байгаа юу гэж харангуут нэг юм А4-ийн цаасан дээр нэг бахан зураг зурцсан юмнууд ингээ харлаад байсан. Тэнгүү тэр чинь 60 жилийн туршлагатай газар штэ. Тэгээ бүр амар гайхаад энэ Японд ч гэсэн бас айгүй юм уламжлалт хүмүүсийн толгоонд байгаа юм байна. Тэр хүн ажилласаа гарчвал тэр хүний мэдлэг дамжуулах тас айгүй хэцүү байна гэж бодсон. За тэгээд ерөнхийдөө ортозыг сар хийдэг гэж бид нарт хэлсэн. Тэр үйлдвэр сар хийгээд нэг ортоз ойролцоогоор 2 сая төгрөгийн өртөгтэй болж гардаг. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн ко-брэнд картыг бономтой хамтарч гарах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. Гэхдээ тэр одоо ортозыг одоо нэг тодорхой хугацаанд одоо яг гинтл битлээсээ ч юм уу хамаарад зүүн энтер гэдэг нь яригдэн шүү дээ. Тэнгүүд одоо имлэгт би очивол за танд ортоз хэрэгтэй байна. Та ингээд сэргийн цэцлийн энд очиж бас ингээд дасгал сургуульд хийх хэрэгтэй байна. Энтер гэдгийг шийдвэр нь гараад тэгсний дараа сарын дараа би ортоз авч маавна гэхэр чинь бүр амар юу юм те. Амар хугацаа алдт юм байна те. Тэгээ хугацаа алдна. Тэгээ яг маш яаралтай хүмүүсээ бас ч урд дурн оруулдаг л баг л та. Тэгтэл ур нь бол бас айгүй цаг алддаг. Гэхдээ Монголд бол жишээлбэл одоо бүр ингээд за бүр надад ингээд амар мөнгө нь байгаа ч гэсэн хамаагүй тэгэл ойрхон гэвэл Японоос захиж одоо өөрийнхөө энэ одоо хөдөлгөөний мэдээллийг ч гэсэн ингээд байна гэдгээ хүрч Японд руу явуулж байгаа тэгээд эндээс захиж авчруулна гэсэн үг үү тий. Тийм баг өөрөө очиж таарна. Очиж нөө хим мэвэ өгнө. Тэгээ гол нь японочууд ч нөгөө нэг хэвийг хараал хийчихгүй. Заавал нөгөө эмчнээс нь яг ийм ортоц хэрэгтэй гэсэн ийм нарийн мэдээллийг авч иж одоо өгнөсөг. Гэтэ Монголд хэрэгтэй хүмүүс бас гадаад руу явж авах авт юм бэл. Зөв. Тэнгүүд яг одоо тэгвэл за мэдээж нийт маркет дээр байгаа хүмүүсийн бүгд тэхгүй байгаа шүү дээ ойлгомжтой. Тэнгүүд тэр хүмүүс маань одоо тэгэл яг эмийн санд байгаа биелийн юм аваад яг өөртөө яг бүр 100% тохироогүй ч гэсэн тэгэл хүчээр баг тэгж явж ийн гэсэн үг тий. Тийм тэрийг яг эмнэлэгтэр бид нар ундрах хичтэй тааралтаад мэдсэн. Эмнэлгийн судалгаа хийгээд Япон багштайгаа хамт бид нар Монгол Японы эмнэлэгтэр явж исэн чинь яг азар таардаг байхгүй. Сэргийн засгийн хэмжлэг хийлгэж байна гээд ундрах хич болохоор 5 унжилт унштай. Тэр 10 жилийн өмнө халтарч унснаасаа болоод нурууныхаа мэдрэлийг гэмтээсэн. Тэрнээс нь болоод 5 унждаг. Тэр нь яхаа гэхээр алхангууд хүн чинь өсгөөгөө төрүүлж тавьдаг штэ. Тэр нь тэхгүйгээр нэг өлмийн айгуунаас суларсан. Унжаад тэнгүүт айгуух бүдэрч унах айгуу том асуудалтай. Тэгээ ундрах хичээс ярилцлага аваад тэгэхээр танд юу тохиолдсон бэ? Ортоо цайж гинөө гэдгийгсэн чинь ер нь бол алхахад айгуу хэцүү байдаг. 10 жил ортоо цайж байгаа. Тэгээ нөө эмээ сангаас давуу ортоо заавч хэрглэж үдчихсэн гэсэн. Тэр нь болохоор удаан зүхээр нөө цусныг нь боогоод идэг. Тэг хангалттай тэр тулгуурыг өгч чаддггүй гэдэг. Ер нь бол 10 жил хайсан хүн байсан байхгүй. Тэгээд 2 жилийн өмнө ундрах хичээн асуудлыг нь олж нээгээд ер нь бол баг ундрах хэгч манай пэйшент нэг гэдэг шүү дээ. Одоо бидрийг айгуух урам зориг өгсөн. Энэ хүн туслахынсан, иймэрхүү хүмүүс туслахынсан гэдэг урам зориг өгсөн хүн байсан. Тэгээд сая 2 жилийн дараа баг ундрах хэгчийн ортозыг хийж өгсөн.
Хөөх. багтаа. За тэнгууд би яг энэ нэг юуг нь айгуу сайн ойлгох хэрэгтэй байгаа. Яг салбарыг нь. Тэгэнгүүт за өмнөх ингээд яг юм general ингээ ямаар ингээд аваад ортозоо хийлгээд имчилүүлдэг байсан хүмүүс байгаа. Тэнгүүд тэр хүмүүсийн ингээ имчилүүлсний араас яг ямар үр дагавар гарч ирээд байгаа. Тэ одоо жишээл түрүүний ихчдэр бол бүр ингээд яг имчилгээгээ хийлгэсэн үү? Яг өөртөө тохирсон юм хийлгээг байгаа болохоор тэр давхааны унжилт ч юм уу тиймэрхүү асуудал гарч ирж байна гэж байна. За нэгдүгээр асуултан дээр хоёрдугаарх нь болохоор ер нь яг энэ дийлэнх ортоз хэрэгтэй байгаа хүмүүсийн яг ихэнх нь яг ямар одоо асуудлаас болж тийм гэмтэл ч юм уу тийм асуудалтай тулгараад байна гэдэг. Тэгээ ер нь ортоз нөө сэргээн засахын имчилгээтэй хамсарч явдаг. Тэгээд одоо зарим хүмүүс саажилттай хүмүүс дээр ерөнхийдөө харагдсан юмнууд нь энийг манай хөдөлгөөн цэцлэлээс ярина. Гэхдээ би яг өөрийнхөө мэдлийн түвшинд ярьчээ. Нөгөө нэг заримдаа хүмүүс сэргээн засах хүлээж авахгүй хүмүүс байгаа. Тэр хүмүүс болохоор ортозыг яах гэж зүгх вэ гэхээр нөгөө нэг өдөр тутмын амьдралаа сайжруулахын тулд зүүн. Тэгээд муутахгүй байхын тулд бас зүгдэг байхгүй. Тэгсэн чинь харуулттай хүмүүс болохоор харахсны дараа газ зүүж маш хурдан сэргээн засгаа хийх ёстой болохоор тийм шаардлага байна. Ундрах хичүүд болохоор давхаа унжилт нь мэдрэлийн гаралтай болохоор бас тасгал хийж бас ажирна. Гэхдээ ортоз зүүгээ тасгал хийх юм бол үр дүн гарна. Бас ортоз зүүчээд одоо илүү хурдан идэвхтэй амьдрна, гадуур их явна. Тэр өдрийн амьдрал нь сайжирна гэсэн үг. Зүг. Тэнгүүд за. Тэнгүүд одоо за right fit-ээс ингээд яг хийж гаргаад байгаа 3D принтерээр ингээд тэр чинь баг хэдэн минутын дотор лээ. За миний лав урд нь ингээд бичлэг үзчихсэн ингээд амтнд хэрэгтэй тэр нөгөө нэг ид ангуудыг нь 3D-ээр гаргаж ирэхэд бол нэг 20-30 минутын дотор ингээд яг хэрэгтэй минут гаргаад ирчдэг юм байгаад байгаа. Тэнгүүд яг тэгж зүгээр гаргаж ирсэн зүйл 3D принтерээр ингээд хийж гаргаж ирсэн зүйл яг тэр одоогийн тэр яг traditional тэр нэг амар төмрөн ч юм уу те тэгтээ ингээд харахад яг хүрхээр ингээд нэг жоохон чанартай ч юм шигтэй ингээд ямар тийм юуг нь орлож чадж байгаа юм. Яг одоо бүтээгдэхүүний хувьд хангалттай орлож чадах уу чанартай юу гэдэг тэр. Надад ч одоо яг манай физик бит бүтээгдэхүүний гол судалгаа болж байгаа. Бид нэр эхэндээ чадахгүйсэн одоо бол ер нь бол маш ойрхон орцсон байгаа. Бид нар юутай ойрхон болгож байгаа гэхээр Японы гар аргаар хийсэн тэр 60 жилийн туршлагатай хүмүүсийн ортозыг Монголд авчираад за тэрэн дээр даацын шинжитгээ эдрийг хийгээд энэ болохоор 90 кг-ын даацтай байна. 90 кг-ын дараа ингээд нугалраад эхэлж байгаа байхгүй. За бүгдөө энэ л хүрэх ёстой. Ийм л чанартай байх ёстой гэж эхэлсэн. За тэгээд 8 сарын турш ер нь бол фейлцэн. Эхний 3D хэвлэлүүд амар амархан хугараад 13 кг дээр хугараадсан. Ортоз чинь хүн биеийнхаа жинг авч явах хэрэгтэй байхгүй юу? 13 кг-д хугараад тэнгуут одоо яг инженерүүд за яах уу тий дизайнераа засах уу, материалаа засах уу, хэвлэлийнхаа одоо процессыг сайжруулах уу гэх мэтэр маш олон аргаар утсан. 8 саржангаа утсан. Тэгээд дундуур нь бүр хамгийн нийттэй нэг бичлэг үзчихсэн чинь ингээд давсанд булаад овен дотор хийгээд ингээд жигнэнгүүт тэр 3D хэвлэлийн тэр нэг үе хоорондынх нь тэр юм одоо холбоос нь илүү сайжирна гэд. Тэгээд бүр гэрийнхаа шарх шуугын дотор ортозоо бүр шарж хүртэл үзчихсэн. Гэхдээ бүх материалыг нь одоо яг тохируулаад хэвлэлийнхаа тэр бүх юмнуудыг тохируулаад тэгээд загвараа хүртэл ингээд яг тэр 3D хэвлэлийнхаа юмд тааруулаад тэгээ гаргаад бид нэр сая энэ жилийн 3 сар гэхэд даацсандаа хүрсэн 90 кг хүрсэн. 90 кг нь болохоор бүх хүмүүсийг ер нь за бүх гэж хэлэхгүй. За тэгэл манай аама бол 100 кг байхгүй. Тэгэнгүүт 100 кг-ийн хүмүүнд бол арай өөр төвчний материал, өөр төвчний юм яригдах бах тий. Тэгээ одоо зам болгож болно. Тэгснэ загварыг нь болохоор жоохон илүү даац авахуйц загвартай болгож болно. Тэгэхээр яг энэ нөгөө нэг хүнийхэн хэрэгцээнд харуулад өөрчилж болдог нь яг юм чухал байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид нар материалыг нь ямар материал байдаг гэж ойлгох уу? Одоо зөвхөн бидрээс ингээ бичлэг үзэхээр нэг пиаврын юм харагдаад дээ шүү дээ. 3D принтер хийсэн сагсан бөмбөг гэдгсэн чинь ингээ харахад яг ойж байгаа юм шиг нэ доторх нь ингээ бүх юм нэвт харагддаг ч юм уу тий. Тэгсэн ингээ хүрхээр пиаврын юм шиг санагдал тий. Материал нь юу ямар хөө юм гэдэг юм бол тий пластик. Дотроо бас янз бүрийн пластик байгаа. 3D хэвлэлийн материал. Тэгээд пластикныхаа төрөл болгон дотроо бас дахиад олон төрлүүд байдаг. Оо тийм тий. Тэгээд бидний ашигладаг материал бидэд өөрсдөө яг хайж олоо судлаад тэгээд тестүүд хийгээд явсан тийм материал байгаа. Тэгэнгүүт бас одоо зарим хүмүүст арай жоохон хөдөлгөөнийг илүү дэмжихийн тулд зөөлхөн ортоз зэрэг болдог байхгүй юу? Арай нэг хөдөлгөөнд ихтэй. Тэгэнгүүт тэрэнд нь зориулсан арай зөөлхөн материалаар нь хийгээд өгчнө.
илүү их support хэрэгтэй байх юм бол хатуу материалаар нь ихэд өгч. Тэгэхээр яг материалаа солиод шаардлаганд нийцүүлээд яваад ч болдог. За тэгэнгүүт за одоо ингээд шийдэл нь бол одоо ингээд тодорхой болчлоо тий ингээд 8 сар ноцолцсны эцэст ингээд 90 кг-ийн даацтай ортоз гаргаж авах боломжтой болчлоо гэдэг төвшөнд ирчлээ тий. Тэнгүүд одоо яг энэ бүх процессын дараа тэр нөгөө нэг яваад исэн сарын дараа Японоос захиаж аваад эсвэл баг өөрөө очиод 2 саяар худалдаж авдаг байсан бүтээгдэхүүн одоо яг хэдийн их хугацааны хэр хэмжээний хэдийн үн өртөгтэйгээр гардаг болчихов. Ортозны тэр нэг 3D сканер мэдээлэл ирсний дараагаас 3 хоногийн дотор ортоз бэлэн болоод тэгээ энэ нь $60 буюу ойролцоогоор 25,000 төгрөгөөр гарч болж байгаа. Nice бүр амар их. За тэр 3D принтерийн мэдээллийг одоо яаж авч байна? Одоо тэр 3D принтерт хэрэгтэй байгаа мэдээлэл шүү дээ. Тэр одоо хүний энэ хэсэгт нь юм ихтэй гэдэг яг тэр датагаа гаргаж авахд одоо хэрэг хэмжээний хугацаа зарцуулж байна. Тэгээд өөр бас нэмэлт тийм чаленжинг юмнууд байгаа юу? Тэрийг авахд нэг цаг болно. Цаг л гоо тий. Тэгэхээр одоо right feed дээр очиж байгаа тэр мэдээлэл өгнө гэсэн үг үү? Эсвэл тэр зэргийн засгийн нэмчээсэн шууд авч байгаа гэсэн үг үү? За одоо яг наадах чинь гээд платформ ажиллаад байгаа. Зөв. Тэгэнгүүт манай эмнэлэг дээр платформ маань ажилладаг болчих юм бол эмнэлэг өөрсдөө тэр платформ руугаа 3D мэдээлэл оруулаад тэгээ өөрсдөө загвараа тэр манай амархан загварчлагч хийгээд тэгээ өөрөө эмнэлэг дээр байгаа принтер ашиглаад ер нь хүндээ өөрсдөө юм аягт өчөж болно. Тэгэхээр яг right feed төслийн хувьд болохоор нэг нь яг бодит бит бүтээгдэхүүн гэж явж байгаа, нэг нь болохоор платформ гэж явж байгаа. Тэгэнгүүт баг ирээдүйд ер нь эмнэлгүүдэд хэрвээ одоо энэ санаагаа ойлгуулаад ч юм уу те pitch-гээд approved болчих юм бол таад баг юм 3D принтүүдээ өгөөл тэгээд нөгөө нэг хийдэг нөгөө нэг материалуудаа өгөөл тэгээд платформ ашиглуулаад тэгж явах нь шүү дээ. Тэгээ наач манай байсан бодол. Яа. Яг ойлгосон байна. За окей. Тэнгүүцээ одоо би бол надад нэг юм чаленж юм байгаа гэж бодоод байгаа хэрэг. Дотроо бодоод байгаа. Тэнгүүд ингээд одоо Facebook-ээс сошиалаар харахаар хамгийн их ер нь бас ингээд амар том хэмжээний хэрүүл хийдэг хүмүүс бол эмчнэр хоорондоо байдаг те. Одоо жишээл хүүхдийн гутлын явуулна тавхаан гутлын олны тавхаан яг personalized байх хэрэгтэй эсвэл ийм тэгшгэн байх юм бол илүү зөв мүү гэдэг ч юм уу. Тэгэл тэрэн дээр хоёр эмч хоорондоо алцдаг ч юм уу те. Эсвэл одоо ийм төрлийн одоо витамин хэрэглэх юм бол сайн, ийм үед хэрэглэх юм бол сайн гэдэг нөгөөх нь үгүй гэдэг ч юм уу те. Тэгвэл салбар нь өөрөө нэг жоох юм зураатай шүү дээ. Тэнгүүд ийм салбарт ийм шинэ айдиа гаргаж ирээд за одоо энийг ингэмээр байна гэдэг юм бол тэгэхээр эмчнэр нь тэгээд тэр одоо цэргийн засгийн хүмүүс ч тэр ер нь тэр салбар өөр яг яаж хүлээж авч байна. Бид нар хүүхдийн сэргээн засах төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв ажим мед, альфа мед за тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тэгээд 3 дахь эмнэлэгтэй болсон. Тэгээд Япон Монголын эмнэлэгтэй болсон. За бүгдөө бол ямар хэрэгтэй юм бэ гэж хэлсэн. За 3 дахь эмнэлэгтэр бас жоохон нэг хувийн байгууллага, улсын байгууллага хоёр яаж ажиллахаа айгуу сайн тохирохгүй бол хэцүү шүү гэж нэг юм сануулчихсан. Гэхдээ яг нөгөө хөдөлгөөн залч гэдэг хүн чинь амар юм гоё мөржлээд байгаа байхгүй. Тэр өвдцэн харавсны дараа хүн босч явахт нь тусалж байгаа тэр хүмүүс шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүст ингээ үзүүлэнгүүт наадах чинь амар хэрэгтэй байгаа. Би энийг өвчтөндөө зүйлгээд ингээд дасгалыг хэлэх юм бол аюу хэрэгтэй гэд ер нь бол хөдөлгөөн залч нар амар ойлгодог. Nice. Тэгвэл нэг тийм айхтар салбарынхнаас ирж байгаа атак бол нэг айхтар байхгүй шүү дээ. Тэгээ бидрат гол нь яг эмчнэр юу гэж хэлдэг бол танаа юм чинь яг сайн юм уу те энэ чинь яг хатуу байж чадах юм уу зөөлхөн байж чадах юм уу гэдэг шаардлагуудыг тавьдаг. Тэнгуү тэр шаардлагуудад нь өгж байгаад нь би айгу баярлалтай. Тэгээд ингэж бүгдээрээс хамтдаа энийг болом сайн болгоно штэ та нартай хүснээрээ биднэрт фидбек өгөөрэй гэдэг айгу эмчнэрийг дэмждэг. За окей салбарынхан тийм байж. Одоо хүмүүс нь хэр итгэж байгаа. Одоо жишээл манай ээж бол одоо ингээл өөр нэг хамаатны өөр нэг хүнээс чи эндээс ч ингээд тэгээд наатах ингээд зүгээд тэгчих юм бол сайжирна гэтэргээл хилчгэл юм бол тэр хүний үг бол манай ээжд бол ингээд 100 үнэн бохгүй. Тэнгүүд яг юм энгийн энэ иргэд яг энэ өмнөх уламжлалт энэ одоо процессоос салаад яг юм шууд 3D print ч юм уу ийм юм руу шилжих гэхэд хэр бэлэн гэж харж байна одоо. Монголд яг нэг тохируулахтай яг энэ өөрт нь зориулсан юм шийдэл яг одоохондоо байхгүй байгаа болохоор хүмүүс айгу сонирхоод байгаа. Тэгээ яг нөгөө үр дүнтэй гэдгийг нь бид нэр батлахын тулд одоо clinical trial нэг эрүүл мэндийн судалгаа хийх гээд байгаа. Тэгэхээр яг энэ манай 3D хэвлсэн энэ ортоз нь Японы 60 жилийн түүхтэй компани хийсэн ортозтой адилхан хүнд энэ нөлөө үзүүлж байна гэдэг судалгаа хийх гээ одоо энэ бол үйл явцтай явж байгаа.
Тэгээ мэдээч нөгөө хүмүүст итгүүлэхийн тулд бид өөрөө шинжлэх ухаанч байдлаар л байж итгүүлнэ. Тэгээд бас ортоз гэж юу вэ гэдгээ мэдэхгүй бид нар л аягүй хүмүүс нөө энийг зүгээл би ингээ алхдаг болчих уу гэж аяхна буруу мэдээлэлтэй байдаг. Тэгээ манай хөдөлгөөн засалч ингээ толгойхоо маажаал хөрх явтаа би одоо юу гэж хэлж тайлбарлах вэ гэл ортоз зүүхийн туслана. Сэргийн засахаа одоо хөдөлгөөн заслаа хийх ёстой. Тэгээ ортоз нь болохоор чам тусланаа. Одоо тэр сэргийн засалч хөдөлгөөн засалч тэр эмчнэр гэж ярих бах тий. Тэр хүмүүс маань одоо Монголд одоо хаана бэлтгэгддэг юм? Эсвэл зүгээр өөрсдөө зүгээр яг эмч хийж байгаа тэр чиглэл рүүгээ өөрөө судалж очиад байна уу? Эсвэл яг бүр манай их сургуулиуд яг тэр хүмүүс бэлтэж байна уу? Би буруу санаагүй бол хөдөлгөөн заслын 18 онд ашуус дээр нэмэгдсэн гэж би сонсон. Гэтэ оныг нь би буруулж магадгүй. Гэтэ маш сүүл нэгдсэн. Тийм байна. Тэгээд айгүй бас хүний нууц багтай. Тэгээд хөдөлгөөн засалчаа магтахад манай Тэмүүлэн Япон улсад анхны хөдөлгөөн засалчаар сурч ирсэн Монгол оюутан болсон. Тэгээд манайх хөдөлгөөн засалж болохоор яг Японы мэдлэг дээр тэгээ сурсан. Тэгээд айгу Японд бас ажиллах тийм лицензтэй хөдөлгөөн засалчаараа. Тэгэхээр яг шинжлэх ухаанч, яг эмнэлгийн, яг Японы тэр айгу уламжлалт мундаг юмнуудыг сураад ирсэн тийм залуу бас байдаг. Зөв. Миний санаж байгаагийн циркийн тэнд нэг хөдөлгөөн заслын эмнэлэг байдаг гэсэн үү тий. Тэгээ өөр юу н байдаг. Одоо жишээл та хэдийн нөгөө хөдөлгөөн заслахыг засал хийх яг тэр нөгөө нэг юм дасгал хөдөлгөөн хийх хэсэг нь офс юм уу тий хаана гэдэг вэ ер нь? Би бас нэр их байд юм болов гэж судалсан чинь энэ нь бол зөндөө байд юм байна. Тийм. Жижиг эмнэлгүүд байдаг. Тэгээ бас том эмнэлгүүдэд ч гэсэн сэргийн засах байна. Окей. За тэгвэл олон улсад ингээд түрүүн ярьсан тий. За хамгийн сайн дээр нь очигээд Японд очисон чинь стил гараар хийж исэн гэдэг шиг. Өөр яг ийм шийдэл нэвтэрсэн улсууд юу н байгаа юу? Тэ одоо бидний нэг өндөр хөгжилтэй гэж яриад байгаа Америк, Европод энэ шийдлүүд нь ороод ирчихсэн нутаг хийсэн үү? Тэр тал дээр. Яг болоо тасаачлаа гэх. Тэгээд за Япон маань угаасаа айгүй уламжлалт тэгээ Японд шинэ технологи нэвтрэхэд угаасаа уддаг. Япончууд нөгөө хүний хөдөлмөр ажлын байрыг айгүй хамгаалдаг улсаасаа. Тийм болохоор энэ шинэ технологи нэвтэрдэггүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би за тэгвэл хамгийн сайн орнд руу очие гэд нөгөө ортозоо бариад Хонконг руу явж байгаа байхгүй юу? Хонконг болохоор 3D принтерүүдийг ингээд эмнэлгүүдтэй байршуулсан хэлэзэнэ. Тэгээд Хонконг Политехийн их сургууль айгүй их судалгаа хийдэг 3D принтер ортозон дээр. Тэгээд би connection үүсгээд Хонконг Политехникийн яг тэр нурууны ортоз судалт 3D принтерээр судалдаг департаментийн хүмүүстэй уулзаад тэгээд 3D принтерээр бас тэр хөдөлмөр заслын төхөөрөмжүүд хятадд хийдэг тийм Хонконгийн төрийн бус байгууллагатай уулзаад тэгээд 2 Хонконгийн эмнэлгээр ингээд танилцаад явсан байхгүй юу. Тэгсэн чинь яг бидэрт адилхан бас яриа суужсан. Хөлний ортоз бол хийхгүй судлахгүй байгаа гэдгсэн. Яг л нэг гараараа аль хэдийнэ гайгүй хийж болж байгаа болохоор ер нь хөл рүү орохгүй. Гэхдээ корсет энэ нөгөө нурууны ихийг судалж байсан байхгүй Хонконгод. Тэгсэн чинь яг бидэрт адилхан ингээ хугараад байна гэсэн байжсан. Тэгээд бас судалгаа явуулж байгаа гэдгсэн. Тэгээд эмнэлэг дээр нь очисон чинь айгүй гой 3D принтерүүд аваад тавьсан. Тэгээд та нарын нүгээр ортоз хийж гэнэ гэхэлэр яг үндэ нэг амар хийхгүй байгаа. Хугараад байгаа. Тэгээд бид нарын чинь бараг $250,000 үнэтэй тийм принтер байгаа байхгүй юу? Бүр ингээ өнгөтэй. Тийм үнэтэй байт юм тий. Одоо та хэд $250,000 принтер байгаа. Манай принтер чинь нөгөө бүтээгдэхүүний үнийг хямдхан болгох гээд. Тэгээ манай принтерт $2,000 үнэтэй. Зү. Бас гайгүй байна тий. Зэ. Тэгвэл авч чадахгүй. Тэгээд яг Хонконгод тийм принтерүүд байсан. Тэгээ Хонконгод болохоор тэр нэг A4-го яаж чадахгүйс байхгүй хугараад байна гэдэг. Тэгээд би тэр үед яг бодсон. Бид нар юу буруу хийгээд байгаа юм бол гэж бодсон. Яа манайх хугарахгүй болоод байгаа штэ гэдэг. Тэгээд монголчууд нэг иймэрхүү юм хийж чадахгүй бах та. Тэгээд бид нар л нэг юм анзаарахгүй байх шиг байна гэдэг. Айгу өөртөө ихтгэлгүй байсан. Тэгээд Хонконгод чадахгүй бах яга бид нар чадаад байгаа гэх. Өөр одоо Америк, Европод энэ чиглэлийн бизнес байгаа юу? Тэг нэг бас айгүй гоё платформ байдаг. Тэр нь болохоор Европын стартап бас байдаг. Бас айгүй хөрөнгө босгоод ажиллаж байгаа. Ер нь бол яг одоо яг дэлхийд дээр хөгжиж байгаа салбар байхгүй юу? 3D эвлэг ортозоор хийдэг. Тэгээд Америкт болохоор бас амар цөөхөн байсан. Гарныхыг айгүй хийдэг. Яагаад гэвэл гар чинь даац авахтай баг. Хөлнийх болохоор бас амар чаленжинг нөгөө даац авна, давхар нөгөө уян хатан байна. Тэгсэн мөртлөө спорттой байна гэдэг. Тэгээ би сая Япон гэнэ Америкт очиод тэгээд
тэр нэг Johnson's-ийн хүнтэй юм ярьжсэн чинь манай Америк ч гэсэн Америк хэцүү штэ. Манай ээж ортодцуудын одоо хүртэл Америк ч гэсэн гараараа хийж байгаа. Айгу удаа айгу хэцүү үйл явцтай штэ гэх надад хэлчихсэн. Тэгвэл яг л бүгд дэлхийн энд тэнд яг нэг партуудаар нь аваад ер нь хөгжүүлээл байгаа юм тий баг нурууных, гарных, хөлнийх гэл Монголд л одоо хөлнийх нь бол асуудал болцсон тий. Хөлнийх нь гайгүй байгаа. За окей. Нэгэнт хоёлоо Америк гэж ярьсных сая Америк очсон шалтгаан нь MIT Solve гэдэг тэмцээнд оролцохоор явсан тий. Тэгээ энэ тэмцээнийг ер нь анх хаанаас олж мэдв. Тэгээд яагаад бас энэ тэмцээнд орохоор болсон юм. Тэгээд мэдээж нэг тэмцээнд орох гэж байгаа бол хамгийн түрүүнд хардаг юм шагналын сан байдаг шүү дээ. Тэгээ энэ тэмцээнээс бас зүгээр яг шагналын сангаас гадна өөр бас олдох ямар боломжууд нэсэн гэж харсан бай. Тэгээд гол чаленж нь бас юу вэ гэдэг талаар ойлт авч ирэл. MIT Solve бүр гайхамшигтай тэмцээн байсан. Манай 2 дахь апплайцсан. 2 дахь дээр одоо эцсийн шатан залгараад ялагч болсон. MIT Solve 3 сараас ахуулаад одоо 8 сар хүртэл үргэлжилдэг юм тэмцээн байсан. Энэ нь юу вэ гэхээр Massachusetts-ийн технологийн их сургуулиас Solve гэдэг нэртэй одоо нийгмийн байгууллагуудыг дэмжих яг юм тэмцээн зарладаг жил болгон. Манайх болохоор Монголоос төрөөсөн анхны ялагч. Тэгээд бараг 60-аад асуудалтай. Тэгээ асуулт болгонд нь хариулахад би бол бизнесээ илүү их таниадсан, илүү ойлгоодсан. Тэр тийм гоё асуулттай. Асуулт нь хүртэл гайхамшигтай. Тэгээ би тэр асуултуудыг бол маш нэм нарийн бөглсөн. Тэгээд MIT Solve одоо семифинал тэгээ шалгартаад тэгээ финал гээд тэгээ бас ярилцлага аваад технологийн талаас нь ярилцлага аваад тэгээ шүүгчнэр нь маш их удаа ярилцж ижин шийдвэрээ гаргадаг юм байна. Тэгээ шүүгчнэр нь бас амар мундаг шүүгчнэр байсан. Жишээ нь Google Health-ийн захирал байсан. Тэгээ тэр Amazon тэр том бүх нэрийн л хүмүүс одоо байгаа шүүгчнэр яваад байгаа байхгүй. Тэгээд 8 сарын 11-нд дахиад танахаас интервью авнаа гэд дуудахгүй. Би тэгээд яана гэж бодоод тэр өдөржингөө дахиад нөгөө ортоцныхоо regulation баах юмнууд бэлдээл. Бүтэн өдөр асуултууд бэлдэж байгаа л орой 10 цагт Нью-Йоркийн цагаар ороод тэгсэн чинь бүгдийг цуглуулсан. Тэгээд нөгөө ялагчаа зарлцсан. Та бүхэн шалгарлаа гэд. Би нийтдээ 3,000 өргөдөл дэлхийд даяар цуглуулсан. Тэрээс 30 оролцогч шалгарсан. 30 дотроо 6 ширхэг төрөлд одоо эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол гэх мэт салбаруудаар. Тэгээ манайх эрүүл мэндийн 6 шилдэг багийн нэгээр шалгарсан гэсэн үг. Вау. Тэгээ 25 оны MIT Solve ялагч болсон. Тэгээ тэндээс ер нь яг таны хувьд яг дотроо ингээд за би яг энэ тэмцээнд орсноороо энийг л бүр амар сайн ойлгож авлаа ч юм уу. Эсвэл за ойлгож авснаас гадна за одоо би энэ боломжуудыг ашиглаж одоо ингэж болох нь гэдэг юм төрсөн үү? Тий түрүү нөгөө шагналал дээр ярихад бараг нийлээд сая 1.5 сая долларын одоо шагналын сантай байсан. Тэгсэн тэгээд одоо тэр нэг хуваагтаад хүн болгонд ярьж байгаа. Тэгсэн чинь манайх бүр хамгийн одоо эрт байгаа тийм стартап байсан. Манай хамт байсан оролцогч бүгдөө аль хэзээ сая доллар олцсон. Тэгээ бүр 1000 хүмүүстэй хүрсэн. Би бүр гайхаад яагаад намайг сонгосон гэ би бүр асуусан. Тэгсэн чинь танай хамгийн чи бол энэ 30 дотор байгаа танайх бол хамгийн одоо early stage гэдэг чинь тэр нь байсан. Тэгтээ одоо яг юм заавал олон хүнд хүрснийг нь бид нар ингээд сонгох нь бид нар чухал биш. Тийм инновацлог иймэрхүү одоо хүмүүсийг хүртэл дэмжинэ. Бүгднийг дэмжих зорилготой болохоор ингээд танах бас оролцсон гэдэг надад хэлсэн. Тэгээд шагналын мөнгнөөс илүү бүр яг тэр програм, тэр connections бүр ямар амар юм бэ гэж би одоо хүртэл гахаа. Одоо хүртэл манайх нэг 9 сарын тэр mentorship хөтөлбөрт нь явж байгаа. Дараа 5 сард би MIT-гийн сургууль руу очиж дахиад танилцуулна. Nice. Тэгээд тэр хөтөлбөрт юу байна вэ гэхэлэр одоо би so far хаана очсон бэ гэхэлэр өчигдөр орой чинь би Lexmundi гээд хуулийн одоо pro bono үйлчлэгээ үзүүлдэг тэр газарт ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүд Нью-Йоркийн хуулийн үйлчлэгч одоо хэдэн 10,000 доллараар үнэлэгдэх юм бэ те. Тэнгүүд шууд одоо тэр одоо бид нөгөө болж байгаа. Pro bono өмгөөл авч шүү дээ. Өмгөөл авч байгаа. За тэгснээ одоо надад коуч өгж байгаа байхгүй юу. Тэгээд би одоо бизнесийн коучтой болчлоо гэж хэлсэн чинь яг үүндээ сэтгэл зүйн коуч надад өгч байгаа байхгүй юу. Яаж бодож сэтгэх ёстой, хэцүү үеийг яаж туулах уу гэх мэтэр ингээ коуч. Наас нэг accelerator хөтөлбөр шиг л юм шүү дээ. Startup accelerator хөтөлбөр шиг л юм шүү дээ. Y Combinator энэ шиг л баг. Тэгээ хамгийн галзуу нь яг тэр network юм байна лээ.
бараг 200-аад хүний ингээд лист өгч байгаа байхгүй юу. Чи энэ хүссэн хүнээ сонгоод одоо өөрийнхөө чемпион болгож болно гэд. Чемпион юу вэ гэхээр нэг хүнээр өөрийгөө ингээд дэмжүүлээд тэр хүн одоо өөрөө чи менторл болно гэсэн. Тэгээд тэгэл листийг харсан чинь бүр яг юу болоод байгаа юм бэ те. Бүр яг яаж энэ хүмүүсийн одоо connection network-ыг цуглуулсан байгаа юм бэ гэж бодсон. Тэгээд яг тэмцээн дээр Нью-Йорк дээр очижсэн чинь надад мэйл ирээд тэгсэн чинь Кристен Гарсайд чиний чемпион болох хүсэлтэй өөрөө өглөө гэд. Тэгээд тэр өдөр бүх компаниуд өөрийнхөө чемпионыг хайгаа авчихсан. Тэгсэн чинь минийх төрүүлээ ирсэн. Тэгээд би айгу тайван тэгээд тэр хүнтэй танилцах гад очисон чинь тэр хүн Johnson Johnson-гийн digital health-ийн захирал одоо цахим эрүүл мэндийн захирал хүн байсан. Тэгээд би хувьяасаа танахыг дэмжиж яагаад. Тэгээд би бүр амар гайхал. Вау, бидрийг дэмжиж байгаа юм байна штэ. Johnson-с штэ гэл бүр амар гайхсан. Тэгсэн чинь тэр хүн болохоор одоо гадаад руу гарах зах зээлийнх нь одоо зах зээлийг гаргахад нь туслана, тэр стандартууд нь хүрэхэд нь туслана. Тэрөөсөө ингээ мөнгнөөс илүү бүр яг тэд нар чинь амар чухал байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр бүр даад зах нь ингээл бүр амар их тусламжууд, opportunity-нууд бүр амар их байд юм лээ. Тэгээд тэр програмыг босгож ирсэн байгаа нь амар гайхамшигтай санагдсан. MIT бол. Тэнгүүд энэ хөтөлбөрт одоо жишээл яг л ийм нийгмийн чиглэлийн одоо төслүүд хийж байгаа хүмүүс дэлхийн хаанаас ч хамаагүй аплайдах боломжтой мó эсвэл requirement нь арай өөр төвшөнд ээжиж очих хэрэгтэй энэ гэдэг ч юм уу тийм байхгүй юу тий. Нийгмийн бизнес эрхэлж байгаа. Тэгээ бүх хүн орж болно. Вау. Тэгээ дотор нь бүр яг чи одоо ашигын төлөө юу, ашигын босуу чи төрийн байгуулах уу гэх мэт ингээ асуултууд орж ирдэг байхгүй юу. Тэгээд тэрэн дотор одоо нийгмийн янз бүрийн ингээ гоё бизнесүүд байсан. Тэгээд бид нэр одоо 2 аплайцсан гэсэн чинь эхнийх дээр угаасаа амар одоо муу биц хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ эхнийхаасаа сураад аплайцсан. Би тэрийг анх яаж мэдсэн бэ гэхээр манай хөрөнгө оруулагч болормагч бид нарт хэлсэн. Ийм гоё тэмцээн байдаг жиш аплайд гэд. Тэгээд мэдсэн. Тэгэнгүүт яг би бол тэрийг өөрөө олж мдээгүй байхгүй юу. Зөв. Тэг надад хүн хэлж өгсөн. Тэгэнгүүт би хэрвээ өөрөө сууж судалсан бол олчихл байсан баг тийм том тэмцээнийг. Тэгээ судлаагүй болохоор л хүнээр хэлвэсэн баг та гэж. Application process нь хизээ нэгдээд тэгээд хэдэн жилдээ хэдэн удаа зохион байгуулагддیں۔ Гэдгээс мэдээлэл өгвөл. Одоо жишээл яг бас ер нь ихэнх ингээд нийгмийн төслүүдийг ингээ хийж байгаа хүмүүсийг харахаар яг фаундерууд нь эмгтэй хүмүүс байдэн шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт тэр хүмүүс маань ч гэсэн бас мэдэхгүй явж байгаа хүмүүс байгаа. Тэрэн дээр нэг хизээ application эхэлдэв. Тэгээд хизээ дуустын. Ер нь гол чаленжинг юмнууд нь юу байдیں гэдэг дээр хаалт тавьчихсан гоё. Энэ жилийнх нь 4 сар дуусгаар байсан. Тэр болохоор яг эрүүл мэндийн чаленж байсан. Тэгээд вебсайт руу орох MIT Solve гэдэг нэртэй вебсайт руу оронгууд амар олон төрлийн тэмцээнүүд болж идэг. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн эрхтгийгч байдал, эдийн засаг гэх мэт бүр амар сонирхолтой төрлөөд. Технологи, AI эдгээр хүртэл байгаа. Nice. Тэгээд хамгийн гол анхаарах юм нь энэ нөгөө нэг нийгмийн гээл хараа амар нөгөө нэг те чинь амар олон хүмүүс намайг бас амар чи мөнгө олох юм уу гэдэг чи амар тэгдэг байхгүй юу. Тэгэхээр юм чи нөгөө нэг ашигтай байж ийж олон хүнд хүрж ийж угаасаа хол явна. Тэндээс бас пашн авах шүү дээ. Харин тийм. Тэгэхээр аппликейшнаа бүглөхдөө алсыг хараад яг би стол амар олон хүнд туслахсан л гэдэг юм бол одоо сонгогдохгүй. Тэгээ энийгээ яаж жоохон баланслах юм бэ? Ингэж хүн тусалж гин тэгснээ ингэж мөнгө олж гин ийм замаар ингэж мөнгө олох гэж байгаа. Энэ мөнгө маань ингэж ийм юмнуудыг одоо ингэж байгаа. Тэгээ хамгийн гол нь гол шалгууралт нь ингэсэн байсан. Innovative solution гэдэг инновацлог шийдэл гэдэг нь бол гол шалгуур нь. Зөв. Nice. За одоо яг юм би нэг яг стартапын одоо нэг калчертай холбоотой асуултууд руу орохоос өмнө зүгээр их асуучих. Одоо бүтээгдэхүүн дээр нь ер нь ямар хөө одоо фичерүүд ч юм уу ямар хөө шин төрлийн одоо ортоц хийх шаардлагатай байна гэж харж байна. Одоо нэг тодорхой стейж дээр ирсэн шүү дээ. Тэнгүү дараагийн бүтээгдэхүүн ч юм уу эсвэл дараагийн одоо хэрэглэгчдийн хүлээж болох тийм фичер ч юм уу тиймэрхүү зүйлс байгаа юу? Бага. Одоо ортоц ч дотор амар олон төрөлтэй. Тэгэхээр нэг-нэгээр нь одоо хийгээд явъя гэж бодож байгаа. Хөлийнхөөгөө дуусгацсан ч гэж дуусгаж байгаа. Мөнхийн хөгжүүлэлтээс тийм гэхдээ ер нь л гарих руу одоо утахгүй орно. Тэгээд явандаа нуруу гэх мэт хүнд юу хэрэгтэй байна гэдэг дээр нь хэрэгцэн дээр нь сурлаад явна. Тэгээд энэчээ бас гоё дуртахад манай нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт чинь физикал бүтээгдэхүүн байгаа. Тэгснэ платформ руу юу хийгээд байгаа вэ гэхээр тэр яг одоо ингээд манай тэр индастриал дизайнерын одоо оюуны юмч байгаа байхгүй юу? Яг энэ
3D юмыг загварчилдаг тэр кодыг нэг тэр хүн хийгээд байгаа байхгүй юу. Тэр хүн IT хүн биш. Тэгтээ дизайнер хүн. Үйлдвэрлэлийн дизайнер гэдэг орчуулгаад байгаа. Тэнгүүд одоо жишээ нь энэ аягийг ийм хэлбэртэй 3D болгоход хонь код бичнэ гэсэн үг. Тэгээ эн чинь одоо бүтэн геометр багтдээ синус энэ тойрог мориг ямар тэгээ ингээл хийж байгаа минь харангуут мянган блок өрөө тавьсан. Бүр аимшигтай юм гэдэг. Тэгээ би бол тэрийг дэлхийд хийж чадах хүн ч хүртэл цөөхөн байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг бид нар ингээ Монгол дотооддоо яг тийм амар юм хийгээд авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг 3D скан ингээл оруулчих штэ. Тэнгүү тэр код нь ингээ ер нь бол ажиллаад тэгээ нөгөө хүнийхээ хөлтөө ингээ таарчиж байгаа байхгүй юу. Тэгэл яг чиний скан, миний сканыг оруулсан ингээ автоматар таарчна. Тэг яг тэр болохоор манай тэр core технологи байна. Зөв. Окей. Одоо ингээд би Америкт ингээд харахаар iPhone-ы юуг ашиглаад л сканинг төлийг нөө LiDAR скан лөө. Тэрүүгээр iPhone ингээд утасныхаа iPhone дээрээс шууд ингээд нохоогоо ингээд тойруулж ингээд шууд аваад тэг яг хөлнийх нь хэсэг нь хаана байна мэн тэр гэдгийг нь бас тэгж яагаад байгаа юм бэл. Тэнгүүд болохоор right video болохоор платформ дээр яг энэ процесс нь явагдана тий. Хүмүүс өөрсдийнхөө нөгөө нэг юуг скан хийлээ гэж бодоход яах вэ? Тэр платформ руугаа орж байгаа л имлэг нь яг тэр платформынхаа юу фичрээр сканинг хийгээл мэдээлэл цаашаа явна гэсэн үг. Тий. Одоохондоо яг бид нар скана яг өөртөөхөө болгоогүй. Гэхдээ нөгөө өөр iPhone сканер ашиглаад байгаа. Бас iPhone сканер. Одоохондоо болохоор имдэг скана өөртөө хийчээд тэгээд манай платформ руу апплод хийнгүүт 10% дотор тэр загвар нь ингээ битэн болоод гарчиж байгаа байхгүй юу. Тэгээд загвараа татчихаваад 3D принтерээр хэвлэлчихнэ гэсэн үг. Тэгэнгүүт бид нар ирээдүйд өөрсдөө гэсэн 3D сканер хүчтэй шаардлагатай байна гэдэг одоо мэдчихэж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хөдөө байгаа хүмүүс Монголд одоо хотын төвд ирж чадахгүй байх юм бол тэр өөрөө амархан скан хийгээд явуулчих хэвээр. Яагаад бид нар өөрсдөө хийх гээд байгаа вэ гэхлээр нөгөө скан авах чинь тийм амархан биш. Тэгээд хөдөлн ялангуяа нөө хөдөлж чадахгүй, булчангаа удирдах чадахгүй хүн чинь бүр тэгэж ингээд таг зогсоод байхгүй шүү дээ эрүүл хүн шиг. Аюу хэцүү. Хүүхдүүд ялангуяа амар хөдөлнө. Тэгэхээр одоо маш амархан сканертэй бичлэгнээс ч юм уу зурнаас ч юм уу хүртэл гаргаад ирэх боломжтой ийм амархан сканер хийхээр нас төлөвлөж байгаа. Nice. Окей. За одоо тэнгууд Монголын салбарт яг миний ингээд дуршлагаар харах юм бол ингээд health tech, med tech гэл аяг хэрж байгаа. Тиймэрхүү стартапууд аяг гарч ирсэн нэг хэсэг те. Одоо клиника, минд тэгээд өөрчүүлээ. Миний мэдхээр бас нэг ингээд тоолоод бараг 4-5 ингээд гарч ирсэн. Тэгээд одоо энэ байгаагүй тодорхойгүйгээр ер нь л жоохон fail тал руугаа явцсан фаундерууд нь ч гэсэн өөр юмнууд хийгээ явж байгаа шиг байна. Тэнгүүд Монголын маркет дээр ингээд health tech, med tech fail дэд байгаа байхгүй. Тэнгүүд энэ яг энэ чиглэлийн ингээд стартап хийхэд яг энэ талаасаа хэр чаленж байна? Хөрөнгө оруулагч нар хэр ингээд ойлгож байна? Энтер гэдэг дээр. Med tech дээр хөрөнгө оруулагч нар ер нь бол айгу цөөхөн байт юм байна Монголд. Тэгээ би ч нэг амар хаагүй. Гэхдээ айгүй азар хөрөнгө оруулагчтайгаа танилцсан. Тэгээд эмэгтэй хүн баггүй бас булармаа гэдэг. Тэгээ айгүйх нийгмийн төлөө юмнууд өөрөө хийдэг. Тэгээд тэрэн сэтгэл нь зовдөг тийм хүн. Тэгэхээр тэр хүн тултаа л бид нар төгсөн баг гэж боддоо шүү дээ. Тэгээ тухайн үед чи одоо яг ийм хөгжчин санааг бас ахгүй юу. Амар funny хүүхдүүд ингээ нэт мэр явж байгаа. Гэхдээ яг итгэсэн. Тэгээ тийм итгэл өгөх хүмүүс бас Монголд айгүй цөөхөн байд юм байна да гэж бодсон. Тэгээд medtech дээр бид нар эхнээсээ л Монголын зах зээл манай биш байсан. Анхнаасаа яг бид нар Монголд одоо энэ зарж мөнгө олно гэж бодоагүй. Анхнаасаа л бид нар заавал гарах ёстой. Гадаадын зах зээл хийх ёстой. Монголын хамгийн гоё юмд бүх төрөө Монголдо туслана, Монголдо тестлэн, тэгээ пайлот хийчихэд тэгээд ер нь бол гадаадын зах зээл борлуулна гэж бодсон. Тэр менталити гэхдээ бас айгу зүв байсан санагддаг анх. Тэгж одоо яг мдээгүй ч гэсэн тэгж бодож байсан. Зүв. Одоо ингээл тэнгуэл яг стартап за зүгээр ингээ фаундерийн хувьд ингээд яг Inmo компанийн хувьд ингээд right fit-ээс гадна өөр төслүүд бас байгаа юу? Тэ зөвхөн right fit бол нэг л төсөл гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд тэр төслүүдийн талаар хэрэг байгаа бол гойсон мэдээлэл өгвөл. Би өөрөө яг одоо right fit дээр илүү анхаарал авч байгаа. Тэнгүүд манай найзууд манай хамт ажилладаг бас хүмүүс Inmo Recycling гэдэг охин компани үсгээд тэнцээ хуванцар бөглөө HDP хуванцар дахин боловсруулж бүтээгдэхүүн болгодог тийм бас бизнес явж байгаа тоо. Зүв. Nice. За тэгвэл одоо яг хувийн өнцгөөс одоо
За зөвхөн ингээд right fit-ээс гадна нөгөө нэг түрүү ингээд ярьсан чи би ингээд архитектурын салбартай амар дуртай гэдгсэн шүү дээ. Яг ийм тех бүтээгдэхүүн биш, яг ийм хуучны ингээд архитектурынхаа өөр юм дээр ажиллах ч юм уу те. Тиймэрхүү passion юу байгаа юу? Яг энэ зүгээр одоо техээс хойло хүн дэрэлт те. Өөр ийм side ингээд өөрийн чинь жоохон passion, hobby ч юм уу те. Тийм зүйлс юу вэ? Буцаж тэр архитектурын салбарынхаа юм хий гэж бодож байгаа юу гэдэг. Нэг тэгж бодохгүй байгаа. Яг би архитектор дуртай ч гэсэн яг нөгөө хүнд туслана гэдэг нь амар хүчтэй гэх юм уу. Тэг яг тэрнээс би ажаргалаа мэдэрдэг байхгүй юу. Тэгэхээр яг тэр хүн тусалж байгаа мэдрэмж бол яг намайг урагшлуулдаг. Тэгэхээр ийм хүн тусалж байгаа мэдрэмжээ аваад ийм юм хийж байгаа нь болохоор надад амар гоё байдаг. Тэгэхээр яг би одоо заавал архитектор болох ёстой гэсэн юм ерөөсөө нэг өөрийгөө тэгж хатуугаар ягаагүй. Одоо тэгвэл right fit дээр дараагийн одоо олон улс руу одоо маркет би бол яг зөв шууд таны ярнаас сонсоход бол Монголд бол хангалттай ингээд маркет тесттэй ингээ хийгээд ер нь эндээ тогтцсон гэж ойлгогдож байна. Одоо гадагшаага ер нь үзье гэвэл хамгийн ойрын маркет нь хаана вэ гэж харж байна. Тэрэн дээр судалгаа юу байна? Гол чаленж нь ер нь юу ахвал гэж харж байна. Тийм бид нар яг одоо л Монголынхаа маркетыг тестлэж байгаа. Гэхдээ ч гэсэн нөгөө нэгээр нь бэлэн болгоол яг бэлдээл байгаа. Гэхдээ 26 онд маш хурдцтай Монголынхаа зах зээл дээр тестлээд. Гэхдээ одоо үуч нэг оюунуудаа зураад хамтарч ажиллах эмнэлгүүдээ олоод эхэлж байгаа. Гадаадын зах зээл дээр ч гэсэн бас маш хурдан пайлот хийгээд магадгүй одоо энэ чинь нөгөө сэргээн засах гэдэг чинь нэг юм яг зүрхний хагалгаа гэдэг шиг ямар стандартчлагдаагүй дэлхийн орон даяараа. Тэгэхээр хамгийн том хүндрэлүүдийн нэг нь орон болгоо өөрийн гэсэн арга барилтай сэргээн засах ортоцных юмны авдаг. Тэгэхээр Монголдо пайлот хийчихэд мөн гадаадын эмнэлэгтээс зэрэгцээд пайлот хийгээд явах нь зөв юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр яг дуусгачаад тэгнэ биш яг хамтл зэрэг явж байгаа зүгээр. Одоо ингээд эрүүл мэндийн салбар руу ингээд орчхоор ингээд бүх юм жоох юм юу гэдэг чинь тэ. Яг юм болгоомжтой хийхгүй бол амар асуудлууд аяг их гардаг те. Тэгмүүд яг энэ чиглэлийн тийм зохицуулт юу нэбэд юм одоо жишээлбэл за ортозын чиглэлээр үйл ажиллагаа хийж байгаа компаниуд энэ төрлийн одоо requirement-ыг баримтлана энэ гэдэг ч юм уу те. Монголд яг энэ сэргээн засал руугаа чиглэсэн тийм зохицуулт эрүүл мэндийн салбарт байдаг уу? Эсвэл одоо байгаа бол өөр одоо жишээл таныг ингээд 3D принтерээр ингээд хийдэг болоод эхлэх юм бол над зөв шууд бодогдож байгаа юм. Төсөөтэй хүмүүс гарч ирэх бах. Тэгээд илүү бараг хямдхан те. Бараг материал энэ төр нь хүндээ харагдахаар ингээд л үүдэх ч юм уу. Тохиромжгүй ч юм уу те яг харахтаа яг ингээд ижлэх харагдаж байгаа чирнэ материалын чанар интерес эхлэлвэл асуудал гарч ирэл хүмүүс зэн ийм хийж болох юм байна гэдэг юмнууд гараад ирэх үедээ те тэнгуү тийм одоо зохицуултууд Монгол байд юм эсвэл гадаадад байдаг бол ийм төрлийн зохицуулт Монголд хэрэгтэй байна гэдэг ч юм уу те хэрэгтэй байна гэж бодсон зүйл бий. Яг ортозон дээр яг тийм амар зохицуултууд юу нэг цөөхөн байт юм байлээ. Бараг байхгүй шахуу. Тэгээд ортоз гэдэг чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын A-листэнд буюу хангалттай судлагдсан үр дүнд батлагдсан гэдэг юмныхаа лист нь ороод ирдэг. Тэгснээ нөгөө хүний биеийн дотор ордог болохоор нөгөө англиар болохоор minimally invasive гэдэг шүү дээ. Тийм төрөлд ороо явчт юм лээ. Гэхдээ бид нар одоо ч гэсэн бас тэг яаж тэг яг нөгөө нийгмийн бизнес хийх хамгийн гоё юм нь эхлээд бүгдөө нэг ашиг гэхээсээ илүү эхлээд одоо дата хүмүүсийнхаа мэдээллийг яаж хадгалах уу одоо энэ манай бүтээгдэхүүн яг хүндээ хэрэгтэй байх нь бүх стандартад хүрч чадж гэнэ үү гэдэг амар яг чистгэлээсээ хайдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэрийгээ давна бас эмнэлэг зүүн судалгаа маань яваад эхлэхээр илүү батлагтаад ирэх бах гэж бодож байна. Тэгээ хүмүүс хийхин хувьд бол би бор хийгээсэй гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд гол нь манайх нөгөө нэг яг хобби 3D принтерүүд хийдэг хүнээс ялгаатай нөгөө ортозны загвар гэдэг юм нь энэ эмнэлгийн хөдөлгөөн тасалчийн тэр нэг шийдвэр дээр суурилж байгаа. Тэгэхээр хүн алхаж байгаа тэр хүний булчинг нь манай хөдөлгөөн тасалч өөрөө ингээ мэдрээд үзээд тэгчээд энэ хүний энэ булчнаас сул байна гэдэг дээр үндэслээд тэгээ загварынх нь шийдвэр нь гардаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг жихнээс яг нэг эмнэлгийн тэнгуут яг хэвлэж байгаа парт нь бол яг магадгүй яг өөр хүмүүс хевлээд манай платформ шиг хевлээд эхэлжүүл бас болж лээ тэ. Гэхдээ шийдвэр нь эмнэлгээс гардаг болохоор илүү эмнэлгийн платформ. Одоо ингээд яг миний харж байгаагаар одоо хоёулынх нь яриа бас ер нь Монголын стартапын салбарыг жоохон ингээд нөгөө нэг юм сэргээж магадгүй одоо ялангуяа эмэгтэй хүмүүс. Ер нь гэхдээ ингээд юм технологийн салбар ч юм эмэгтэй хүмүүс ороод ирэхээр хийж байгаа юм харахаар дандаа юм хүнлэг юм хийгээддэг байхгүй. Эрэгтэй хүмүүс нөлөө нэг тийм жоохон хардвер талмалтаа илүү фокус ч юм уу эсвэл өөр илүү асуудал шийдэх бол эмэгтэй хүн болохоор илүү дандаа нийгмийн асуудал хүмүүнлэгтэй холбоотой асуудлууд шийдэж явагддаг. Тэнгүүд
одоо энэ яг энэ нийгмийн чиглэлийн асуудал дээр ингээ ажиллаж байгаа ч юм уу. Ялангуяа recycle дээр бол түрүүний хэлсэн. Recycle дээр бол аюул олон эмэгтэй хүмүүс надад ажиллаж байгаа юм шиг санагдаад байхгүй. Тэгээ дээрэс нь бас өөр бас яг юм технологийн салбарт юм стартап хийхийг хүсдэг тийм эмэгтэй хүмүүстэй хоёлоо хандаад гоё зөвлөгөө өгвөл Монголд ер нь стартап хийх нь одоо жоохон хэцүү болцсон гэдэг нэг тийм ойлголт одоо сүүлийн 3-4 жил нэлээд суучих шиг боллоо. Тэр хүмүүстэй ойлгоо зөвлөгөө өгөхөд яриад байгаа дуусгая. Яг чиний ажигсан чинь зөв. Нийгмийн инновацийн 7 хоног гээл очингууд одоо 20 үний 19 нэмэгтэй хүмүүс танаа нийгмийн юм хийж идэгтэй. Тэгэнгүүт стартап чаленж гээл тэмцээнд оронгууд 90% нэрхтэй. Тэгэнгүүт би нэг ороо явжсэн чинь баг манай анхны эмэгтэй оролцох зөөлх андараа мандараа чиж байгаа шүү. Тиймэрхүү юмнууд бас ажиглагддаг. Тэгэнгүүт бас хүмүүстэй яриад явахаар бас нэг ахын доо эрүүл мэндийн яамаар яваад одоо тий яамны дэмжлэг авчаад надтай яриад тулцаар гэдэг чинь. Вау. Тэгээд пашангаа ингээл яриад хүн тусламаар байдаг мад гэл тэнгүүд чи ортоцонд бол нэг туртай бол биш юм байна те гэж би гэл амар юм. Сонио комментууд бол авдаг. Тэгтээ тэр бол зүгээр л хүмүүсийн яриа болох нэг хүн тусаж авдаг. Эмэгтэйчүүд нийгмийн бизнес хийж байгаа нь амар зөв. Эмэгтэй хүний онцлог байгаа байхгүй юу. Тэгэхээр би юу гэж зөвлөх вэ гэхээр хүний асуудал шийдэж л өрнөж угаас амжилттай авна штэ. Тэгэхээр эхэлж байгаа point нь зөв, хүн туслах гэж байгаа нийгмийн сайн сайхны төлөө юм хийж байгаа бол угаасаа хол явж чадна. Тэгээд гол нь яаж энийг жоох инновацлог болгох вэ? Тэгснээ яаж одоо олон хүнд хүрэх технологи их болох вэ? Бүр анханасаа л бүр яг одоо Америкийн зах зээлд манай юм яаж гарах вэ гэж бодох хэрэгтэй байхгүй. Энийг би яг нэг сүүлд нэг амар гоё юм харсан. Саяхан Unicorn Литваниагийн хүн Монголд ирээд тэгсэн чинь Литван ч 2.8 сая хүн амтай. Тэгснээ GDP-ийн 5% нь ICT салбараас гардаг. Тэгээд манай зүгээр зорилт зах зээл Америк гэж явж байгаа байхгүй юу. Тэгээд сургууль хүүхд төсөхөөр 80% нь та стартапт ажиллах гэж зөвлөдөг болцсон. Одоо бүр ингээ стартап нэшн болцсон таахгүй юу? 2.8 сая хүн амтай. Тэгээд стартапын экосистемийн үнэлгээ нь 16 тэрбум доллар байгаа таахгүй юу? Тэгэхээр ч одоо Монголын чинь GDP дэлээ гэж бодохоор амар галзуу санагдаад. Тэгээд тэрнээс гарсан unicorn гэж аахгүй 4 unicornтэй. Нэг нь амар сонио би бүр гайхаад гээд хуучин хувцас солилцдог платформ гэж аахгүй юу? What? Тэнгүүд манай монголчин тим хийж байгаа эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгэхээр өөрийнхөө санаа яаж технологитой инновацлог болох вэ гэж бодоод тэгсэн чинь Nord Security, NordVPN ч Литваны unicorn байхгүй юу? Тэгээд дөрөвтөх нь амар сонио бүр шоконд орсон нь миний ашигладаг аппликейшн байсан. Flow гэдэг нэртэй царын тэмдэг хөтэлдэг аппликейшн байхгүй. Тэгсэн чинь би одоо хизээч царын тэмдэг хөтэлдэг аппликейшн unicorn болно гэж бодохгүй байна. Тэгсэн чинь болцсон unicorn. Тэгэхээр заавал tech гэхлээр л нэг амар тийм hardcore байх шаардлагагүй. Амар human дээр нэмэх нь одоо инновац чинь гэхвэл гэж бодох юм бол амжилт нь урч чадах юм санагдаж байгаа. Nice. Тэнгүүд би сүүлд хамгийн сүүлийн асуулт sorry. Нэг practical асуултсаа гэж байна. Одоо манай ихэнх эмэгтэйчүүд ер нь бол ийм том corporate-ийн яг юм professional яг mid level-ийн ажилтан ч юм уу те одоо нэг яг тийм хүмүүс байгаа. Ер нь гэхдээ хүн ер нь өөрөөсөө ямар асуулт асуугаад толгойн дотор нэг idea ботцсон байгаа. Энийг хийвэл ер нь бол нэлээд гоё юм да гэсэн. Яг ямар асуултууд асуугаад оггүй байх юм бол тэр санаа руугаа ер нь орох хэвтэй. Одоо юу гэдэг чинь тэрийг шууд 100% хөөгөө карьер орхих ч юм уу те. Одоо яг өөрийнхөө ингээд стартапыг хийх гэх юм бол нэг нэлээх цаг зарцуулах хэрэгтэй болоод идэв шүү дээ. Эхлээд нэг жоохон idea бүх юмаа ингээд MVP product энэ төр гэдэг ч юм уу. Тим хүмүүдээ build хийж агаад за одоо ер нь орох хэрэгтэй доо гэж бод. Яг тэр стейж нь ямар үедээ ер нь хүн өөрийнхөө idea-аар шууд орох хэрэгтэй. Миний би болтой яг амар романтисайз юмэргүй байна. Би яг үүндээ бол тухтай амьдралтай яг болж байгаа өсөхгүй байхаа тий. Бас нөгөө эртэл ах чадвартай яагаад гэвэл би одоо хөвгдөх байгаа ч юм уу тий. Тэгэхээр надад бол одоо эртэл ах нь арай амархан байсан. Тэгэхээр хүн болгоныг л амар эртэл ав гэж бол бизэж зөвлөхгүй. Тэгтээ шууд ихэл гэж би хүн болгоно хэлдэг байхгүй юу. Яагаад гэвэл би саяхан нөгөө коучтой ярьж байгаа нэг юм амар ойлгосон. Бүр яг би амарх нэг харамсдаг юмнууд байдгийн нэг нь
би мдэггүйгээс болоод манайх ингээд 3 сар алдчихлаа. Мдэггүйгээс болоод одоо IT-гийнхаа ийм мөнгө өрчлээ гэл амар их ингээд дотроо өөрийгөө ингээд хатуу ханддаг. Тэгсэн чинь манай коуч чи тэгээд судалгаа хийгээд энийгээ хийхгүйгээр судалж жагаад хийн гэх юм бол чамд хэдэн сар байх байсан ингээд тэнгүүт яг үндэ тэр 3 сараас их хугацаа судалгаанд зарцуулах байсан байхгүй юу. Судалгаанд зарцуулахад бас экспертүүд консалтинг гэдэр авахаар бас тэрнээс их мөнгө өрөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үндэ нөгөө хийчээд сурсан нь амар зөв болж таарад байгаа байхгүй юу. Тэгэхэд би за нэрээ ингээл хийх л ёстой юм байна. Тэгснээ анхны боцсон санаа чи угаасаа 100% зөв биш. Угаасаа зөв байна гэж байхгүй. Тэгэхээр явандаа угаасаа сурна. Тэгчээд анхандаа нөгөө мэдхгүйгийн даваа тал гэж юм байт юм лээ. Тэр бас амар сонио. Мэдхгүй байх нь одоо тэр чамд юм жоохон зориг өгдөг. Би хэрвээ ортозо барьж аваад Япон чадахгүй, Хонконг чадахгүй гэдгээ мэдсэн байсан бол эхлээд магадгүй буугаад өгч байсан байх гэж бодож байна. Тийм бах тэ нэрээ. Тэгэхээр яг хийхлэх их л тэгээ мэдхгүйгээсээ битээ тэгээд явандаа сурд юм байлаа. Nice. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн подкастыг бас урилгын хүлээж авч оролцсон тэргэлдээ баярлалаа. Тэгээд бас нэлээд ер нь амар чухал зүйлийн талаар би ярьсан юм шиг санагдаж байна. Би тий манай өмнөх зочин болохоор DJ хүн байдаг хөөхгүй. Тэгээд дижиталийн тэгээ хөгжмийн талын технологиудыг ярьсан чинь над бас ингээд бид нар зүгээр технологи гэхээр ингээд дан ганц нэг юм софтвер тэгэл яг софтвер инженерүүд тэгэл аппликейшн, мобайл аппликейшн, вебсайт тиймэрхүү зүйлсийг л ойлгоод идэв шүү дээ. Тэнгүүт яг үүндээ бидний ингээд нэг юм мэдхгүй ч гэсэн цаана технологийн импакт гарч байгаа амар олон ийм салбарууд байгаа даа. Тэгээд тэрний нэг нь болж манай подкастын 24 дэх зочноор оролцсон бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас цаашдаа ажилтнаас амжилт хүсье. За сток баярлалаа. Би бас гоё ярмаар байсан удаа ярьтай санагдчихэв. За баярлалаа сонсогчдоо. Тэгээд та бүхэндээ дараагийн подкастаар одоо хэзээ уулзах мэдэхгүй. Ямар ч 27 дахь дугаар зочин нь бол тодорхой болсон. Тэгээд дараагийн подкастаар уулзъя. Тэрнээс өмнө бас технологийн салбарт болж байгаа сонирхолтой зүйлсийн талаар бас ярьсан нэлээд олон контент хийх байхаа гэж бодож байна. Бүгдэнд баярлалаа. Баярлалаа.